Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй. Комментатор нэвтрүүлгийн шинэ дугаараар Орос зөвлөлтөд төгссөн. За тэр дундаа энэ холбоог одоо үүсгэн байгуулсан анханаас нь авч явж байгаа. За Орос зөвлөлтөд төгсчдийн холбооны дэд тэргүүн одоо найрамдлын гэж одоо авахтай ш таних чинь авахтай цогцлмоо таалцж байна. Төгсчдийн холбоо одоо үүсгэн байгуулаад 50 жил болох гэж байгаа. За Оросд зөвлөлт улсад одоо Монгол оюутан сурсны 100 жилийн болж байна. Бас түүхэн ойтой та энэ жил бас золгож байгаа юм байна. Тэгэхээр энэ 1922 онд анх удаа Монголын засгийн газраас Оросын холбооны улсын засгийн газарт хүсэлт илгээсэн байдаг. Манай одоо Монгол зориулаад мэргэжилтийн боловсон хүчин бэлдэж өгөөч гэж энэ хүсэлтийг Оросын засгийн газар хүлээж аваад 22 онд анхны 15 оюутан Москва хотод тэр үеийн дорн дахны коммунист их сургууль гэдэг сургуульд орж суралцж исэн байна. За тэрэн дотор бол одоо энэ нэг гавьяат эмч хингуй, цэвлмэгуй, за мөн ширэн дуугай, за академи ерөнхийлөгч. Тийм. За тэгээд тэр үеийн одоо сүүлд нь шилдэг схетнүүд болсон тэр хүмүүс л орж явж исэн байна лээ. Зураг нь бол надад байгаа зүгээр яг бас тэр хүн тэрэн тэр гэж онооход бол их төвхтэй болчиход байна. Ер нь бол зургийн чи ард бас нэг тийм тэмдэглэл хийж ямар юм байна гэж би дотроо бодож байна л доо. Тэгээд тэр хэд маань тэр үед чинь нөгөө гал тэрэг байхгүй, онгоцоор юмна гэж байхгүй. Морин өртөөгөр улаан үд төрчихсэн. Улаан үдээс ангар мөрнөөр завьяар эрхүү ороод эрхүүгээс Москва хүртэл гал тэргээр явж исэн. Энэ хугацаанд одоо нэг 11 хоног цацуулж исэн байна. Одоо явж байгаагаас бол нэг дахин илүү хугацаа зарцуулж исэн. За мэдээч хэрэг одоо дундын мөнгөнд тэмдэгт байхгүй байсан учраас нэг одоо хідэн зэм байдаг юм да нэг хоёр зэн алт өгч явуулж исэн байна. Цэвэр алт. За ингээд энэ хүмүүс бол 4 жилийн дараа зөвхөн орос хэл төдийгүй төрөл бүрийн мэргэжлэр төгсөж ирсэн. Зарим нь эмч, багш, инженер, техникийн ажилтнууд гэмтээ. За энэ хүмүүс бол одоо манай Монголын шилдэг схетнүүдийн төлөөлөгчд мөнөөсөө мөн байгаа юм. За энэ хугацаанд 22 оноос хойш 100 жилийн хугацаанд Орос зөвлөлтөд нийтдээ нэг 70 шахуу мянган хүн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн их сургууль төдийгүй тэр үед одоо байсан их сургууль, техникум, Темс гэдэг чинь одоо сургалт үйлдвэрлэлийн төв. Тийм техникум гэхэр чинь коллеж шүү дээ. Ийм 3 одоо шатны сургуульд явж суралцж ирсэн. Жил тутам 50000 хүн Оросын холбооны улсад төрөл бүрийн мэргэжилээр суралцж төгсж исэн ийм сайхан төвхтэй. За манай төгсөгчд бол яг харахгүй Монгол улсынхаа одоо хөгжлийг төвчээлэн оролцож бүх салбарт амжилттай ажиллаж энэ улс орныг одоо хөгжүүлэх гэдэг бол их хувь нэмэр оруулсан байдаг. Ингээд 1972 онд анх удаа тэр схетнүүд, шилдэг схетнүүд маань цуглараад ер нь Орос зөвлөлтөд сургууль төгсөгчдийн холбоо гэдгийг байгуулъя гэж шийдвэр гаргасан. Энэ хугацаанаас хойш одоо 50 жил өнгөрцөн байна. Тэгэхээр манай байгууллага бол 2 том одоо тэмдэглэх болж байгаа энэ жил. За ингээд энэ ойнуудаа зориулаад бид нэр шилдэг төгсөгчийг шалгаруулах болцол гаргасан байгаа. Та хэллээ ш бас ингээд ер нь бол салбаруудаа ингээд төвчл яснаар төгсөж ирж улс орны хөгжлийн урагшлал болж тий одоо ингээд локомотив болж ингээд чирж ийсэн. Би зүгээр өөрийнхөө ингээд салбарыг харахад бол сэтгүүлчийн салбарыг харахад бол жишээлбэл одоо балдэрч эрхлэгч байна тий өнөөдөр соёлын үүсгэн байгуулсан. Өнөөдөр амжилттай явж байгаа соёлын байна. За манай одоо юу гэдэг 25 дугаар телевизийг үүсгэн байгуулсан авч явж байгаа тий Алтай. За TV5-ыг үүсгэн байгуулсан одоо Саран гэрэл. Тэгэхээр бас Орсын
хуучин зөвлөлтийн бүтээгдэхүүнүүд. Ингээд харахад бол тий. За одоо манай Монголын бас томоохон хэвлэл мэдээллийн удирдлагад ажиллаж исэн одоо үндэсний олонний дараа төлөөлөлд ажиллаж байгаа гам болд байна. Тий. Энэ бол одоо тэр зооны мэдээ сонин ард ирэх гэл олон сониныг үлгэж яваа сүүлд нь бол одоо үндэсний шуудан сониныг өсгөн байгуулсан. Хагадвар ер нь бол салбараас харахад бол за эрүүл мэндийн салбар бол тэр чигтээ бол ерөнхийдөө бол энэ Орос төгсгсөн бэлтгэгдсэн. За боловсролын салбар тий та бол одоо боловсролын салбар тий. Шинжлэх ухааны салбар байна. Тий. За инженер техникийнх гээд. За би өөрөө бас ингээд бодож явахад бол бид нар ингээд би бас 83 онд Москвад төгсөж ирж байсан. За ингээл намар болохдоор ингээл оюутнууд бүгдээрээ богонд суугаад явдаг гэсэн 5 4 жилийн 11 хоног бид 5 хоног явдаг гэсэн Москва руу. Тэгэл 5 хоног ингээл тэр богоон маань ингээд 16 богоо нэг богоонд 32 хүүхэд гэж бодох дээр те 32 хүүхэд гэж тэр 500 орчим хүүхэд ингээл нэг богоонд л явдаг гэсэн. Тэгээ жилдээ бол одоо яс яаж яа ерөнхийдөө бол жилд 15,000 Монгол оюутан жил бүр Оросын холбооны улсыг зардаг гэсэн тухай зөвлөх болсон. Их том тоо байсан шүү те. Ерөөсөө энэ бол одоо том дандаа эрдэм мэдлийн одоо тийм уурхаараа явж исэн хүмүүс. Тийм. Босч ирээд бол одоо ийм сурсан мэдснээ бол одоо улс орны хөгжил зориулж ирсэн те. Яг ийм эс одоо ийм л хүмүүс одоо ялаж таны холбооны одоо юу шүү те. Гишүүд. Тэ улс орны хөгжлийг одоо түүжүүлсэн хүмүүс. Тийм манай анхны ерөнхийлөгч бол Ширин Дүүгээ байсан. Шинжлэх ухааны академи анхны шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч. Тий. Ширин Дүү. Одоо Монголын одоо алдартай сэхэтэн тий. Зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн. Тий. Энэ хүн бол Эрхүүгийн багшийн сургууль төгссөн байдаг. Өнгөрсөн жил Эрхүүгийн багшийн сургуулийн ойролцоо Ширин Дүүгээ зориулсан хөшөө босгосон байгаа. Тусгалтан зориулаад. За ингээд энэс хойш бол ерөнхийдөө шинжлэх ухааны тэргүүлэх зэргийн хүмүүс л энэ төгсгчтэй холбоог ахлаж явж исэн. Тэгээ дараа нь одоо саяхан инх төвшин гээд шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч бас манай төгсгчтэй холбооны тэргүүнээр ажиллаж байлаа. За одоо бол Эрдэл дарга маань шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч. Энэ уламжил бол манай төгсгчтэй холбоонд бол хадгалагдаж ирсэн. За дундуур нь бол манай их хурлын дарга Зандар Шитар нэг хэсэг одоо төгсгчтэй холбоогоо бас хахалж явж исэн. За энтэй холбогдуулаад би ганцхан зүйл хэлэхэд Зандар Шитар даргын төгссөн сургууль бол Эрхүүгийн финансовын институт гэж байсан. Одоо бол Эрхүүгийн эдийн засаг хуулийн их сургууль гэдэг нэртэй. Тэнд Сэдэнбал дарга одоо анх суралцж байсан. Сэдэнбал дарга Моламж Ямцгай одоо Бямбажууга гэдэг. Тэгээ энэ сургуулиас хэдэл 9 Монгол улсын сангийн сайд төрж гарсан байдаг. Ганцхан сургуулиас гэж бодоход. Тэгээ эрхүү бол бас манай олон суучин бэлтгэх хамгийн том одоо үд хаалга болж исэн. Тэгээ энэ холбоо бол одоо их том холбоо байна шүү дээ. Би одоо ингээл сонсож байхад ингээл одоогийн улсын хурлын дарга гээл те. Тэгээ одоо санаж байна. Монгол улсын одоо үе ерөнхийлөгч нар те баг банд ерөнхийлөгч одоо дэс төгссөн байдаг. Баг банд ерөнхийлөгч тийм. За элбэг дөрж ерөнхийлөгч хөдөө Львов төгссөн байдаг те. За энэ хоёр ерөнхийлөгч Москвад Горький сургууль төгссөн байдаг. Гэвч ч юм уу очроод ерөнхийлөгч юу төгссөн те. Санкт Петербургт төгссөн гэж юм уу. Ингээд одоо дөрвөн ерөнхийлөгч ихтэл ерөөсөө юу шүү дээ энэ холбоонд хамааралтай хүмүүс байна те. За үе ерөнхий сайд нар гэсэн юм адилхан. Тий. Тэ маш олон элчин сайдууд ч гэсэн ингээд харахад бол Сэдэнбал даргаас ахуулаад тэгэл одоо тэр 9 сангийн сайд гэл одоо бодохгүй маш их хүчтэй өргөн бүрэлдэхүүнтэй одоо холбоо байж тань албал. Тий, ярих юм байхгүй. Одоо төгсгчд маань бас одоо агуу хүмүүс л гэж би хэлэхээр байна. Тэгээ Монгол банкны ерөнхийлөгч гэхэд л одоо бас саяхан баяр цаахан бас Эрхүүгийн одоо энэ финансовын институт төгссөн юм уу байдаг. Зөв бид нар судалгаа хийгээд үзсэн. Монгол банкны Чулуунбат байна. Тий. Москва төгссөн дээ. Нэрлээд бол барахаар байхгүй мэн тий хүмүүс байгаа. Тэгээд саяхан бид нар судалгаа хийгээд үзсэн улсын их хурлын 76 гишүүний 25 нь Орос зөвлөлтөй сургууль төгссөн хүмүүс байна. Сайдуудаас нэг 15 одоо сайд бол бас Орос зөвлөлтөй сургууль төгссөн.
Ингээд бодохоор бол энэ бол агуу их том хүч. Агуу их одоо юуны потенциал. Энэ бүгдийг үн төлөвлөгөө одоо бэлдэж өгч байсан Орос зөвлөлтийнхаа одоо засаг төрд ард түмэндээ бид нэр байнга баярлж явахаас өөр арга байхгүй гэж боддог. Тэгээ сүүлийн нэг 90-ад оны нэг судалгаа байдгийг. Тэр судалгаагаар бол нийт доктор хамгаалсан хүмүүсийн 90% нь шинжлэх ухааны техникийн ажилтнуудын 65% нь кандидат хамгаалсан хүмүүсийн 60% нь бүгдээрээ Орос зөвлөлтөд хамгаалсан байдаг. За энэ сүүлийн үеийн тоо бол нэлээд өөрчлөгдсөн гэж бодож байна. Өөр янз янзын улс орнд одоо залуучууд явсарч байна. Докторийн зэрэг хамгаалж байна, магистр хамгаалж байна. Тэгэхээр 90-ад онд бол одоо яа харахгүй манай энэ төгсгчдийн одоо нэг оргил үе байсан гэж бол би хэлье гэж бодож байгаа. За холбооны одоо гол хийж байгаа ажил маань одоо гой болж байгаа. Ямар ажлуудыг ер нь хийж байна? За бид ямар ажил хийгээ төлөвлөж байна? Бас одоо хоёр том гой учраас нэлийн асуудлууд төлөвлөсөн байж байгаа. Тэгээ бид нар нэг ийм 5 жил тутамд энэ сэтгэл дотн Орос орн гэдэг нэг юм ном бид нэр гаргадаг. Энэ дотроо бол одоо байгууллагынхаа үйл ажиллагааг тусгадаг. Дээр нь шилдэг төгсөгчдийнхээ намтар түүхийг оруулж өгдөг. За мөн манай одоо төгсөгчдийн дунд бас зохиолчд олон байдаг, яруу найрагчд олон байдаг, орчуулагчд олон байдаг. Тэднийхээ бүтээлээс бас энэ номд оруулдаг юм байна. Ингээд одоо энэ жил 50 жилийнхаа зориулаад энэ номныхаа 3 дахь батыг гаргах гэж байгаа юм. За ийм учраас шилдэг төгсөгчдийг шалгаруулах болцлыг зарлаад байгаа. Энэ болцолд одоо яа харахгүй одоо тэргүүн байранд хамгийн одоо нэгдүгээр number 1 гэдэг хувьд бол Гүрэгчаа Баатар мань орж байгаа. Яадаг юм бол да зүгээр шилдэг хүмүүс зөндөө байлгүй яах вэ? Шилдэг хүмүүс зөндөө байлгүй яах вэ? Би зүгээр шилдэг гэдэгт бол би тийм нэх одоо Багач төлөвлөдөг. байх ч хүн мөнүүдэ биш үү гэж би бодож байгаа юм. Зүгээр одоо та бүхэн бодлоо одоо Монгол орныг 40 жил удирдсан одоо Амжаагийн зэдэн бол дарга байна. Энэ хүн бол одоо яриа байхгүй одоо зөвл толоод улс Оросын холбооны улсад сургууль төгсөгчдийн нэг тийм ээ. Тэгэл одоо энэ төрийн байгууллага засаг төрийг тэргүүлсэн өчнөө олон манай сайхан ахмад буурлууд байна тий. Тэдний өмнө одоо би шилдэг гэж зогсож яхах нэг л хаашаа юм гэж бодож байгаа юм. Үнэхээр манай энэ байгууллага сургууль төгсөгчдийг нэгтгэсэн энэ байгууллага одоо Монгол улсад бол одоо найрамдлын нийгэмдгийн хөлн болдгийн үнэхээр бид одоо хаанч очсон, ямар ч хотод очсон, ямар ч аймагт очсон манай төгсөгчд байж байдаг. Ажил арга хэмжээ зохион байгуулалтаа тэднийг түшдэг, тэднийг тулдаг, тэдэн дээрээ тулгуурлаж юм хумаа явуулж байгаа юм. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо Монгол орны хөгжил цэцгэлд энэ асуудалд бол энэ хүмүүс үнэхээр гайхамшигтай хойномоор оруулсан. Энэ утгаар наваад үзэх юм бол одоо зөвл толгойт улс гэдэг өнөөгийн Оросын холбооны улс монголчуудын ажил үйлсэд бол арга байхгүй одоо. Үнэтэй хувь нэмрээ оруулсан биднийг татаж, тэтгэж, дэмжиж өдий зэрэгтэй хүргэсэн. Ингэхдээ бид 100 жилийн өмнө ямар Монгол орн, ямар хүмүүс, ямар ажил амьдралтай байсныг өнөөгийн залуус тэр болгон мэдэхгүй. Хаяа нэг одоо интернетэд нэг зураг хөрөг байх юм те. Өдөөний хүмүүсийн амьдрал ахгүй, гэр орон юм харуулсан. За тэгээд тэрэн дотроо хүн гэдэг чинь одоо тэр хүний эрүүл мэнд, тэр хүний соёл боловсрол энэ бүхэн ямар байсан бэ гэд ингээд харахтай зэрэгэл үнэхээр 100 жил өнөөдөр хоёрыг бол ингээд харьцуулахад 100 жилийн дотор үнэхээр ийм том ажил хийгээ юу гэж хэлэхэд одоо бас өнөөдөр гайхмаар ийм байна даа гэж би боддог байхгүй юу? Тий, тантай санал ингээд тухайн үедээ бас ингээд бичижсэн шүү дээ. 1920-ад оны үед чинь одоо Английн хэвлэлд гарч ирсэн гэж байгаа. За Чингисийн Монгол үндэстэн одоо мөхч одоо энэ юу ертөнцийн юунаас ингээ алга болох нэ гэж.
50 жилийн дараа байхгүй болох нэ гэж тий. Яг л ингээд тухайн үед бол ингээд энэ тэр чинь нэг одоо тэр тембүү яар гэдэг одоо ийм өвчнөд идэгдсэн. Энэ улс орн бол ард түмэн бол ерөөсөн өвчнөд идэгдсэн байсан гэж. Тэгээ энэ хүн амын үржих процесс байхгүй болсон. Тэгээ яг энэ тань хэлээд байгаа яг ингээд Оросын эмчнэр орж ирээд одоо нэг улаан тариа инээ тэрэ игээ те Монголын ард түмнийг эрүүлж үзсэн. Эрүүл ард түмэн болсон. Энийг одоо энэ би бол ямар нэг байш ямар нэг уурхаатай зүйл харахгүй үзэж байгаа. Үнэхээр тий. Үнэхээр ер нь одоо ард түмэн байдаг гэдэг тийм ээ. Тэрэн дотор одоо хамгийн чухал одоо улс орн байж гэн те. Тэрний хамгийн чухал юмны үгтэй зэрэг хүн ард шүү дээ. Тий. Хүн ард нь. Хүн ард нь авд үлдсэн. Тий. Хүн ард нь хэн байна вэ? Соёлтой, боловсралтай, эрүүл мэнд ийм ард түмэн болгоод тавьчихна гэдэг чинь тэр улсыг хөл дээр нь босгоод цаашдаа явах боломжийг нээгээд өгнө л гэсэн үг шүү дээ. Тэрнээс илүү тусыг бид одоо ер нь хаанаас олох юм? Өнөөдөр яг үйлдвэр болон газрууд ингээл одоо уурхай хамтарсан юм хийгээд ол зашиг ахис төхөс гарч яана гэж одоо бид ингэж ярьж байгаа боловч үнэн хэрэг дээр энэ тэр улс үндэсний чинь суур болсон хүнийг босгоод ирсэн. Эрүүл болгосон, эрдэм боловсралтай болгосон. Орчин үеийн улс орнуудтай хөл нийлүүлж тавьсан энэ юм бол үндсэндээ энэ хоёр улсын хамтын ажиллагаатай холбоотой. Тэр тусмаа одоо Зөвлөлт хулгайд улс Оросын холбооны улсад бид чинь бүхэл төрлийн мэрэгжилтний бэлтгэсэн. Бид ерөнхийдөө бол өнөөдөр дээд сургууль төгссөн улсуудын тухай яриад байгаа. Зөвлөлт хулгайд улсын сургууль төгсөгчдийн холбоо. Гэтэл бид хичнээн мэрэгжилтэн бэлдлээ. Бага дунд мэрэгжилтэй, техник мэрэгжлийн сургууль байлаа тийм. Чинөөн дунд сургуулиудад төгссөн ажил мэрэгжлийг тэнд олсон. Цаглагаан чин, гагн уурчин тийм. Хамгийн багаас нь хэлээл яхад ийм ажил мэрэгжил эзэмшсэн. За тэгээд тэр ажил мэрэгжлийг эзэмшнэ гэдэг чинь тэр хүн тэндээ нэг багштай байж таарнаад. Тэнд бас нэг үлгэрлэд дуурайх хүнийг олж харсан байж таарнаад. Тэгээ энэ бүхэн чинь одоо бидэнд юу гэж хэлээд байдаг вөхтэй зэрэг энэ Оросын ард түмэнтэй тогтоосон найрамд бол үнэхээр тийм гүн гүнзг. Өнөөдөр бараг л Монгол хүмүүр миний Орос найз, миний Орос багш. Тийм ээ? Гэж хэлэх хүмүүстэй байхгүй юу? Тэгэхээр энэ найрамдал чинь цаашаа хөгжих ийм их том ирээдүйнд байдгийм л да. Ийм том суурин дээр болсон найрамдал. За бид яг өнөөдөр бол дэлхийд дахинаар л нэг одоо улс орнуудээр явж байна, юм үзэж байна. Бас хүн амьтантай танилцж байна. Гэлээ гэхдээ Оросын холбооны улсад байгаа монголчуудын найз нөхөдийн тоо хэмжээгээр нь аваад үзэхдээ тэрэнд хүрэх тоо өнөөдөр хаанч олохгүй. Хэмжихгүй тийм тооны одоо бусад улс орнуудад тийм багштай, тийм найзтай одоо юу гэдгийг тийм одоо суур бол өнөөдөр хүрээгүй л байгаа. Цаашдаа бол мэдээж хэрэг хэл олон улс орнтой найз нөхөд болох байх. Тийм учраас бидний бас нэг ололт бол үнэн хэрэг дээр нь одоо энэ Оросын ард түмэнтэй тогтоосон, зөвлөлтийн ард түмэнтэй тогтоосон энэ хүн хоорондын хамтын ажиллагаа найрамдал байгаамаа. Ер нь эмч, боловсролын салбар, багш, техник хүмүүсийг бэлдсэнээс гадна бол ер нь бол театрын, киноны, уран зохиолын одоо дууч одоо хөгжмийн зураачдын ингээ одоо энэ олон сургууль биш үү? Рэпний сургууль байна Сүрэг одоо сургуулиар төгсгөөлийн дээд сургууль байна. За нэг каноны сургууль байна. Одоо энэ бол манай бүх шилдэг одоо энэ урлагийн одоо мастерууд бол төгсөж ирлээ шүү дээ. Тэгэхээр Орос одоо зөвлөлтөд төгссөн төгсөгчтэй холбоо бол 21 аймаг салбартай. 15 аймаг салбартай. 3 хотод 15 аймаг салбартай. Тэгэхээр өнөөдөр ямар байна? Энэ одоо төгсөгчдийг одоо Оросд одоо сурч байгаа, мэргэжлээ эсвэж байгаа. Энэ үйл явц өнөөдөр ямар байна? За миний хувьд 2017 онд Хүүгийн техник их сургуулийг төгссөн. Уулуурхаан инженер уулын ашиглалтын чиглэлээр. Тэгээд үргэлжлүүлээд 20 онд Московын шинжилгээ технологийн их сургуульд аспирантурд орсон. Газрын гүний даралт, баччир хилэлт, геодинамикийн чиглэлээр, нарийн мэргэжлийн чиглэлээр суралцаад одоо 2 дахь жилдээ суралцаа явж байна. Нийтээр 3 жил суралцсан.
За манай одоо энэ стратегийн том салбарын боловсруулсан бэлтгэж байгаа юм. Тий. Ерөнхийдөө бол тэр чиглэлээр. Тэгээ ер нь нөгөө нэг одоо уулуурхан ашиглалт байгаад эн чинь нөгөө уулуурхан аюулгүй байдал яг нөгөө нэг газрын гүний чиглэлээр нарийн мэрэгжил, орлуулшгүй мэрэгжлэдэг. Тэгэхээр бас энэ чиглэлээр бас орсол сургууль сураад үргэлжлүүлээд явах нь эргээд хурж ирээд Монгол улсын хөгжилд бас хэрэгтэй юм болов. Тэгээ өөрийн ч гэсэндээ ерөнхийдөө сонирхол тэр чиглэлд байгаа гэж харж байгаа. Уулуурхан салбарт ажил. Одоо манай Монголын одоо ингээд одоо хөгжлийн одоо стратеги гэж хэлдэг шүү дээ. Хамгийн одоо гол чиглэл болох одоо уулуурхай болж шүү дээ. Тэгж ин одоо ерөнхийдөө бол ойрын жилүүд юм байна гэж харагдаж байна. Тэгж ин одоо яг оюутлогын бүтээн байгуулалтаа уялдаад оюутлогын гүний уурхай гол сэмгийнүүд нь ерөнхийдөө бол ашиглалтанд ороход бэлэн болсон байгаа. Тэгвэл одоо Монголд геотехник, геодинамик гэдэг энэ геосайенс илүү одоо бас ирчээ авч байна л та. Газрын гүний уурхай одоо яг ашиглалтын чиглэлээр. Жилдээ одоо хэдэн монгол оюутан сурч байна юм. Оросд одоо өөрийн тухай мэдээлэлтэй байна. Тэгж байгаа. Ер нь одоогийн байдлаар бол нэг 26 хотод 160 гараад ихтэй сургууль нэг 5100 орчим оюутнууд ер нь бол одоогийн байдлаар суралцж байна. За одоо ингээд Украин Оросын ингээд дайн гарсан ч гэсэн бол ер нь монгол оюутнуудад тэнцээ бол асуудлыг сонсож байгаа гэсэн одоо мэдээлэл байна тийм ээ. Тийм. Ер нь одоогийн үлдэж байгаа нөхцөл байдалтай бодоход бол Оросд бол харьцангуй илүү тайван. Оюутнууд бол яг л хичээл намдаа яваал ердийн тийм. Ерөнхийдөө бол нэлээд чөлөөтэй байгаа. Ямар нэгэн одоо агрегын чиний дээр байхгүй байна. За өөрөө сонссон байна бас ингээд оюутан байхаас оюутны ажлыгаас гаднаас ингээд бас нийгмийн чанартай бас ажлыг бас хийж исэн гэж тийм. Тэгээд одоо өөрийнхөө энэ Орос зөвлөлт төгсөлтийн холбоотойгоо хамтраа дэмжлэг аваад тий бас ингээд үйл ажиллагаа хийж ирсэн. Тэр тухайд тодорхойлчихгүй юм доо. Оросд бас орон гэрг болсон хүмүүсийг дэмжсэн гэсэн тий. Тийм, тэр нь 2017 онд би төгсч хурж ирээд тэгээд 2019 онд нэг тийм үеэр болсон юм. Тухайн үед намайг бас ажиллаж байх үед Орос улсын улсад их хэмжээний үеэр болж байна гэдэг хүмүүжид бас нэлээд мянга 10 мянган хүн бас орон гэргүй болоод үйлд нэрүүдэд хэцүү байна гэдэг. Тэгээд тэр үед бид нэр бас өөрийн хувьд одоо Оросд 8 жил үнэлбэргүй орчин засгийн газрын тэтгэлгээр би ч өөрөө суралцсан. Тэгээд мэдээж 8 жил суралцсан чиндээ нэг удаа ч гэсэндээ бас туслая гэсэн бодол төрөөд бас Орос улсын улс болон зөвлөлт холбоот сургууль төгсөгчдийн холбоотойгоо хамтраад ерөнхийдөө бол энэ дээр бас анхаарыг туслаа тодорхой хэмжээний бас дэмжлэг үзүүлэх ямар боломж олгоцоо энийг судалсан. Тэгээ энэний үндсэн дээр бас нэг хоёр чиглэлээр эхнийх нь бас орон гэргүй болсон хүүхдүүдийг бас Монголд авчирч амраая. Бас нэг өөрөөр хэлбэл Монголд амарж явах хугацаанд нь тэнд нь ээж аав нь одоо эцэг их нь тийм ээ орон байртай болох энэ чиглэл. Хоёр дахь нь мэдээж одоо тодорхой хэмжээний бас хүмүүнлэгийн тусламж үзүүлэе гэсэн хоёр чиглэлээр ажилласан. Хүмүүнлэгийн тусламж бол бас 20 тоноор 2 удаа бас хүмүүнлэгийн тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн. Хэмж рүү явуулсан. Хүүхдүүдийн хувьд бол одоо нийт 50 гаруй хүүхдүүд бол ирсэн. Монголд орон гэргүй болсон. Ямар насны хүүхдүүд байсан? За 7-оос 15 насны хүүхдүүд. 50 гаруй хүүхдүүд ирсэн байгаа. Тэгээ бүгд орон гэргүй болсон. Монголд бас 14 бараг 21 онсон гэсэн үг. 2-7 хоног найрамдлын туслан дээр амраад үлцэн 2-7 хоногийн Эрдэнэтийн найрамдлын эрдэнэс тусланд бас амраасан байна. Энэ дээр бас өмнө одоо Орос улсын улс болон зөвлөлт холбоот төгсөгчдийн холбоо бол маш том дэмжлэг үзүүлсэн. Засгийн газраас энэ дээр бас тодорхой хэмжээнд дэмжиж ажилласан байна. За нэг хэсэг бол эн чинь секцүүд байгуулагдаад шинжлэх ухааны секц гэл нэг одоо яам дээр эмнэлгийн ажилтнуудын секц гэл одоо хөдөө аж ахуйн мэргэжлийн хүмүүсийн секц гэл секцүүд ажилладаг байсан. Секц болгон тодорхой хугацаанд одоо цуглаад одоо ажил төрөл юм ярьдаг. Юу хийх вэ? Хамтарч юу бүтээмээр гэдэг юм ярьдаг. Ийм одоо бүтэц зохион байгуулалттай байсан байна. Сүүлийн үеэр секцүүд энэ төр бол байхгүй болсон л доо. Гэхдээ яг манай төгсөгчтэй холбоо бол төгсөгчдийнхөө эрх ашигыг хамгаалахын төлөө ажиллах үүрэгтэй юм байгуулаа. Тийм болохоор одоо төгсөгчдөө магистрийн сертификатыг
5 жил сурсан хүмүүст одоо шууд олгуулдаг ийм одоо юм зохион байгуулж байгаа. Орсын сургуулиуд. Орсын сургууль тийм 5 жил сурсан бол нөгөө кредит цаг билсэн гэж үздэг юм байна. Тэгээд дүүцүүл олгуулах ажлыг бид нэр Москвад үйл ажиллагаа явуулдаг. Инкорвуз гэдэг төгсөгчтэй олуулсан холбоо байдаг. Тэргээрээ дамжуулаад одоо төгсөгчдөд олгодог. Бид 10 гаруй мянган төгсөгчд энэ сүүлийн 20 жил энэ магистрийн сертификатыг шууд бодгосон байна. Энэ бол бас тэр тухайн хүний хувьд бол хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд эрдмийн зэрэг шүү дээ. Эрдмийн одоо анхны зэрэг. Тийм болохоор зарим байгууллага бол бас тодорхой хэмжээгээр бас салин дээр нэмэгдэл болгодог юм байна. Одоо магистр гэдэг чинь бол одоо хаач очиод лекц унших, хаач очиод багш их ийм боломжтой хүмүүс болдог. За өмнө түүнээс гадна төгсөгчдийнхээ хүүхдүүдээс хүүхэд ачцын нараас нь тодорхой тооны хүүхдүүдийг Орсын холбооны улсад тэтгэлгээр суралцуулах ажлыг манай төгсөгчтэй холбоо хийдэг. За энэ бол цөөхөн юм аа нэг 10, 15, 20 хүүхэд ч байдаг юм уу. Тэгвэл бид нар шилд сонгохдоо эмээ өвөө нь аав ээж нь Оросд төгссөн, зөвлөлтөд төгссөн хүмүүсийг сонгодог. А нөгөө талаасаа тэд нар байна хүүхдүүдээ одоо Оросд сурах сонирхолтой байдаг. Тийм болохоор энэ сонирхол нь одоо тэгэхээр Орос зөвлөлтөд төгсөгчдийн одоо энэ Монголын холбоо бол одоо Оросын одоо байгаа холбооны улсын одоо байгууллагуудтай шууд холбоотой гэсэн үг. Шууд холбоотой. Харилцаатай тий. Оросын элчин сайдын яамтай холбоотой, Оросын боловсролын яамтай одоо хамтарч ажилладаг. Тэгээд Инкорвуз 21 гэдэг байгууллага бол олон улсын төгсөгчдийн холбоо, ЮНЕСКОгийн гишүүн юм байгууллага байдаг юм байна. За түүнээс гадна одоо бид нар чинь нөгөө сургуулиудын ойг тэмдэглэдэг. Тэгээд ойд нь одоо явж байгаа хүмүүстэй бас мэдчилгээ, баярын бичиг, за мөн зарим одоо профессор багш нарыг шагнаж урамшуулах ажилд нь одоо хамтарч оролцож дэмжлэг үзүүлдэг. Түүнээс гадна сургуулиудын төлөөлөгчд ирдэг Монголд. Энэ ирэх үед нь нөгөө төгсөгчдийн цуглуулад ингээд одоо багш нартай, эрдэмтдтэй, захирал удирдлагатай уулзуулж нэг сайхан одоо үдшилэг, уулзалт, чөлөөт, ярилцлага, онол практикийн баг хурал ийм юм зохион байгуулдаг юм байна. Энэ үед бол манай төгсөгчдүүд бол маш их баярлдаг. А элсэн тэр захирал удирдлага профессор багш нар бол маш их баярлдаг. Төгсөгчдөө олж авдаг. Хэзээ онд яа төгссөн гэдгээ ярина. Тэр чинь бас дурсам дуртгал одоо зөндөө байдаг юм байна л да. Тий. Ийм ажлыг одоо хийдэг юм байгаа. Тэгээ яг онол практикийн баг хурлууд бид нэр зохион байгуулдаг. Тодорхой сэдвэр тий. За мэдээч хэрэг энэ 20 жилийн өмнө 30 жилийн өмнө хийжсэнтэйгээ адилхан их өргөн хүрээтэй бол бас ажиллаж чадахгүй байгаа. За төгсөгчдийн маань тооч гэсэн одоо их сурч байгаа. 70,000 хүнээс ер нь одоо миний тооцоогоор бол 40,000 хүн л байгаа баг. Ягаад гэвэл хөдөө орнот яваад очиход нэг байгаа хүнийхэн тоо гаргаад Улаанбаатарт одоо уулзалт энэ төр хийхэд цуглаж байгаа хүнийхэн тоог энэ төр ингээ гаргаад үзэхэд бол ямар ч хэсэн нэг 30 гаруй мянган хүн л одоо амьдсруу байж байгаа. Одоо тэгэхээр энэ сэтгэл дотн Орос орн гэсэн одоо близкое сердцу Россия гэдэг тийм номын үргэлж гарах юм байна. Энэ номын одоо 3 дахь бат нь гарах юм. Тийм. Энэндээ бид нар нэг 100 жилийн ой болж байгаа юм чинь оюутан сургаж гиснээ нэг 100 шилдэг төгсөгчийн материалыг энд оруулъя гэж бодож байгаа. Намтар түүхийг. Тийм. Сэтгэгдэл намтар түүхийг. Түүнээс гадна нөгөө сэтгэл дотн Орос орн гэсэн сэдвтэ эсэ бичлэгийн уралдаан зарласан байна. Энд шалгарсан хүмүүсийн материалыг бас энэ номонд оруулна. Энийг бодвол нэлийн зузаан ном гарах байх гэж ингэж бодож байгаа. А ерөнхий зүгээр гадна талын төрх хэлбэр юмыг бол бид нэр хадгалъя гэж бодож байгаа. Яг бол цуврал юм чинь. Тэгээ энэ бол дандаа нөгөө Монголоос оюутан сургаж ирсэн хотуудын эмблем баг. Тийм. 5 гаруй оюутан суралцж байгаа юм байна лээ. А жил тутам нэг 550-аас 600 хүүхэд тэтгэлгээр явж байгаа. Оросын шинжлэх ухааны соёлын төв одоо бүрдүүлж бас юу яа тийм дээ шалгалт малгалтыг аваад ингээд одоо явуулт юм байна. Тийм. За баярлалаа. За таны ажил үүсэлд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.